Миний хувьд бол энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн төсөвлөөр тавьсан хоргийг бүрэн дэмжиж байгаа, хүлээж авч байна. Засгийн газар улсын хурлд аль алинд нь бас анхааруулга өгсөн, санамж өгсөн ийм бас улсын хурлын гишүүн болоод ерөнхийлөгчийн анхны хоригтой бас танилцж байна. За би энэ хоргийг дэмжихээс гадна хориг дээр орж ирж байгаа зүйлүүдээс бас хэд хэдэн зүйл асуумаар байгаа. Сая бас манай гишүүд нэлээдгүй бас асуучихлаа. За хууль зүйн талаас бол манай хууль зүйн байнгын ороо бол яхахгүй дүгнэлт өгөх ёстой хурлын институт мөн үгүй юм уу? Гэтэл энэ төсөв дагаж орж ирсэн төсвийн доктортой байдлын тухай хуулийн дээр байдаг төсвийн доктортой байдлын зөвлөлөөс орж ирсэн энэ дүгнэлтэн дээр энэ оруулж ирж байгаа төсвүүдийн холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байна шүү гэдэг ийм дүгнэлтүүд бас яг энэ орж ирсэн байна. Төсвийн байнгын орон дээр энэ асуудлыг ярих гэсэн хэлцэх горин байхгүй гэдэг ингээ хэлцээгүй. За тэр нь ч өнөөдөр бас ингээ ерөнхийлөгчийн хоригн дээр бас дурддагдж орж ирлээ. Саяхан хууль гишүүн ирж байна. Үндсэн хуультай холбоотой хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчим алдагдсан байна гэдэг дээр ерөнхийлөгч маш онцгой анхаарал хандуулж энэ хоригн дээр оруулж ирсэн байна. Тэгэхээр энэ дээр бол манай хууль зүйн байнгын ороо бас цаашд бид нар бас анхаарах хэрэгтэй болов гэдэг ийм зүйлийг хэлмээр байна. За энэтэй холбоотойгоор би нэг зүйлийг бас хууль зүйн байнгын ороноос асуучмаар байгаа. Улсын хурлын ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад улсын хурлын шийдвэр гарсны дараагаар энэ төсвийг засгийн газар руу буцааж болдгоо гэдэг ийм асуулт над байгаад байгаа. Яагаад гэвэл засгийн газрын өргөн барьсан энэ хуулийг одоо ерөнхийлөгчийн хоригийн дагуу улсын хурл өөрчлөх юм бол нэлээдгүй том өөрчлөлтийн асуудал цаана яригдана. Засгийн газрын үйл ажиллагааны чинь бодлого нь байхгүй болох асуудал болох уу? Улсын хурлд ийм хэмжээний боломж байгаа юу гэдэг ийм асуудал нэгдүгürt байна. Хоёрдугаарт нь улсын хурлын дамын газрын төсвийн шинжилгээний хэлтсийн дүн шинжилгээний дүгнэлтээр бас энэ одоо төсвийн энэ удаагийн төсөв нь одоо бас хууль эрх зүйд нийцэж байна гэсэн дүгнэлт гаргаад өгчихсөн. Гэтэл сая ерөнхийлөгчийн хориг дээр эн чинь болоогүй байна гэдэг ийм одоо хориг орж ирж байгаа. Тэр энэ дээр одоо ямар бас хариулт байгаа мэ гэж. За гуравдугаарт нь энэ ерөнхийлөгчийн дамын газраас би асуумаар байгаа юм. Яг энэ төсвийн доктортой байдлын бодлогын зөвлөлийн дүгнэлтэн дээр энэ төсвийн тухай хуулийг зөрчигдснээс төсвийн болон доктортой байдлын тухай хууль зөрчигдснээс гадна хос алдагдлын мөчлөгд бас орох юм боломж үүссэн байна шүү гэдэг ийм дүгнэлт орж ирсэн байгаа юм. Тэгээ би сая энэ мөчлөг гэдэг үгийг асуухдаа энэ одоо энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийн оруулж ирсэн хос алдагдлын мөчлөг гэдэгтэй хэр зэрэг нийцж байгаа юм бэ? Энийг бас хүлээн зөвшөөрч байгаа юу гэдэг ийм асуулт асуухыг хүссэн. Ерөнхийлөгчийн хориг дээр бас нэг тавигдсан зүйл нь энэ мөчлөгөөс гадна энэ алдагдaltaгүй төсөв батлах бас ийм зарчим орж ирсэн байгаа. Одоо их хурл маань хилцээд төсвийн энэ хоригийг хүлээж аваад хилцээд алдагдaltaй байдлаар одоо төсвийг дахиж батлагдах юм бол дахиад ерөнхийлөгчийн зүгээс хориг тавина гэж ингэж ойлгохоор байна л да. Энэ дээрээ бас давхар тодруулга нэмэлт хариулт өгөөч гэсэн ийм хоёр асуултыг ерөнхийлөгчийн намын газраас хоёр асуултыг хууль зүйн байнгын орон дараагаас асууя. Баярлалаа. 5 дугаар микрофон өгье. За үндсэн хуулийн эрхцэн онлын хувьд ч тэр альва хориг вето үндсэн хуулийн хяналт тэнцлийн механизм бол хууль тогтоох байгууллагын санаатай болон санамсаргүй алдааг засгаж чиглэгдэгэ. За энэ хоригоор одоо төсвийн тодтгол аймаг орон нутгийн төсөв батлах процессыг бас хөнгөвчлсөн гэж хэлж болно. Би алдааг бол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98-99 зааснаар хоригийг хүлээж авсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид холбогдох байнгын ороо хууль санаачилж хэрэгжүүлж болдог. Энэ дотор эрүүл нийгмийн даатгалын сангийн хууль сахуулаад тэр төсөв нэмэгдүүлсэн, уртгал зардал нэмэгдүүлсэн гэдэг байгаа тэр 53 хуулийг авч үзэх эрх нь өөрөө нээлттэй болж байгаа. Засгийн газар чадахгүй. Хоёрдугаарт нь дэгийн тухай хуулийн 98-99-ийн дагуу хэлцэх нь энэ цаг хугацааны хувьд илүү боломжийг олгож байна гэж үзнэ. За заяа багшны асуусан хос алдагдлын мөчлөг болон төсвийн доктортой байдлын зөвлөлийн энэ сан шаардлагууд иргэний нийгмийн байгууллагууд, худалдаа ажилтны тархин байгууллагуудын саналыг бид мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагыг бас зүйтэй гэж үзэж байна гэдэг нэг үгээр томьёолсоо. Ийм учраас хос алдагдлын мөчлөг бол дандаа өрийг нэмэгдүүлж манай өрийн докторгүй байдал
эрсдлийг нэмэгдүүлж ирсэн. Ер нь 25 жил хос алдагдaltaй явж ирсэн жилүүдийн улмаас манай эдийн засаг дефолт зарлах хэмжээнд хүрж олон улсын валютын санд хандаж ийм хүндрэлтэй нөхцөл байдалд ингэж харагдаж ирсэн түүхүүдтэй. Тийм учраас өнөөгийн энэ таамаглаж болцчихгүй гадаад дотоод орчин түүхийн үеийн хэлбэллээс ихэнх хамааралтай манай төсөв эдийн засгийн байдал бол зайлшгүй энэ хос алдагдлын мөчлөгийг сүрж алдагдaltaгүй төсөв болох шаардлагатай гэж үзэж байгаа. Тийм ч учраас хэрвээ ерөнхийлөгчийн тавьсан шаардлагууд хангахдахгүй болвол ахиж хориг тавихыг үгүйсэхгүй. За хоёр дахь асуудлын даваадлага зөвлөх явж байна. Дөрөвдүгээр микрофон өгье. За сая бол дараагийн хос алдагдлын асуудал дээр нэмэлт тайлбар өгье. Төлбөрийн дэмжлэг эхний 9 сарын байдлаар 250 сая долларын алдагдaltaй байгаа. Яг жилийн өмнөхөөс 1 тэрбум доллар муудсан гэсэн үг. Импортын өсөлт бас нэлээд өндөр байгаа. Мэргэжлийн байгууллагуудын тооцоогоор 26 онд төлбөрийн тэнцвэрийн асуудал нэлээд хүнд болох юм шинжтэй байгаа. Тийм учраас бас эдийн засгийн агуулгаараа эдийн засгийн доктортой байдал нэг номер шүү гэдэг байдлаар энэ мөчлөг сүрсэн бодлогыг тавьж байгаа. Хөгжлийн төсөл хөтөлбөр томоохон юмнуудаа явуулахыг дэмжиж байгаа. Гэхдээ доктортой байдлаа хадгалахгүй л үр дүнд хүрэхгүй гэдэг ийм том агуулга байгаа. Тийм учраас төлбөрийн тэмцлийн нөхцөл байдал импортын өсөлт өндөр байгаа. Эдийн засгийн агуулгаараа бас ийм зөвлүүдээс сэргийлж доктортой байдлыг нэг номер болгож байгаа шүү гэдгийг бас нэмж хэлье танд. За баярлалаа. Юун дээр банкны орноос асуусан асуултан дээр би хариулъя. Энэ одоо яг ингээ байгаа хуулиар одоо энд байгаа манай хуульч гишүүд энийг бас жинкнээсээ бодох ёстой асуудал гараад ирж байгаа. Яг гэвэл энэ хоргийг хүлээгээд авчихлаар урд өмнө байгаагүй прецедент үүсэж байгаа. Ерөөс хүлээж авч байгаагүй юм билээ. Тэгээд хүлээж авч байгаагүй учраас энэ эрд байгаа заалтууд хэрэглэх шаардлага гарч байгаагүй гэсэн үг. Одоо хүлээгээд авчихлаар хоёр хувилбар гарч ирж байгаа. Сая Зандан шатар дарга ярьж байгаа энэ эрд байгаа заалт. Гэтэл энэ дээр нэг асуудал байна. Энэ нөгөө эрд байгаа заалт чинь хориг тавьсан ямар ч хуулинд харьяалагдж байгаа. Төсвийн хууль чинь өөрөө тусгай хууль бөгөөд ямар ч хуулиас шал өөр хууль болчиход байна. Жишээлбэл одоо энэ дээр төсвийн улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл дээр энэ төсвийг зөвхөн засгийн газар оруулж ирнэ гэж заасан байхгүй. Зөвхөн засгийн газрын оролцоогүйгээр төсвийг бүгдийн зогсоодсон байхад их хурл дангаараа аваад энэ бүгдийг хилцээд явхад бол эргээд асуудал гарч болчихгүй болчихж байгаа. Энэ жишээл одоо энэ дээр ямар нэгэн тайлбар би тийм ямар шүүхгүй шин чи өгж болохгүй. Гэхдээ ийм тайлбарууд гарах эрсдлүүд үүсэж байгаа байхгүй. Ердийн жишээлбэл хууль гишүүд өргөн барьсан хуулийг бол хилцэх хэсгийг хилцээд явдаг ийм энгийн хуулиуд байна шүү дээ. Тэгтэл төсвийн тухай хууль бол бүр тодорхой заагаад өгсөн. Зөвхөн энэ этгээд эн чинь нөгөө эрх мэдэл хязгаарлах юугаар хуваарлагдсан байгаа дээ шүү. Төсвийг зөвхөн энэ этгээд оруулж ирээд их хурл гүйцээгээд батлана гэдэг. Тэгэхэд нөгөө хуулиудыг чинь бид нар авахлаарэ хилцэх хэсгээс нь ахгуулаад дистарагаар нь явдаг хот төсөв онцгой журамтай байхгүй, онцгой хууль учраас хилцэх хэсэг байдгүй. Шууд хилцээд явдаг. Гэх мэт тэгэхээр энэ ердийн заалт энэ тусгай хуулинд үйлчлэхүүгүй юу гэдэг асуулт ингээ өөрөө ирэхгүй гарч байгаа. Надад л хариулт байхгүй. Энэ дээр өшөө нэг чухал юм нь юу гэхээр төсвийн хуулийн чинь бид нар оруулж ирж батлахдаа яаж исэн гэхээр одоо энэ шинэ хуулийн чинь дагуу гишүүд дураараа авирлж төсвийг өөрчилдөг байсныг өөрчлөлтгүй болгож хязгаарлаж өгсөн шүү дээ. Тэгсэн одоо эн чинь бүхэлдээ тавигдсан хориг дээр бид нар сангийн ямаа энд авчир суулгаж байгаа хийчих болно л да. Тэр чадахгүй тухайн асуудал биш байхгүй юу? Аваад хийчихлээр засаг оролцоогүй их хурл төсвийг бүхэлд нь хилцэж болох нөхцөл үүсэх гээд байгаа. Ингэнгүүт энэ төсвийн хуулийн нэг онцлог нь ямар ч төсөв оруулж ирэхэд 10%-аас дээш өөрчлөгдөв. Одоо энэ төсвөл гэхэд бараг тэр чигээрээ батлагдсан байхгүй. Тэгэхээр бараг 70-80% засгийн газрын
оруулж ирсэн төсөв байдаг. Учиртай нөгөө тэгж улс төржилт төсөвт оруулахгүйгээд заасан байгаа гэдэг. Тэгтэл эний чинь аваад бид нар хэлцэх засгийн газартайгаа оролцоод хийсэн ч гэсэн эрх зүйн хувьд их хурал 100% өөрчилчих гээд байгаа байхгүй. Энэ үе даалга нэгчих гээд энийг яаж шийдэх юм байгаа. Энэ дээр бид нар одоо өстой эрх зүйн хувьд тал талаасаа л ярих хэрэгтэй болж байгаа юм. Энэ дээр тэгэхээр энэ бол бидний эхний тэр асуултан дээр бол яхааргүй наад асуулт чи өөрөө нээлттэй байж байгаа. Эрдүгээр зүйлээ бариад бид нар эндээ шууд хилцээд явж болно. Гэхдээ цаана тэр асуулт бас тэгвэл нээлттэй үлдэх шүү л гэдгийг тал талдаа бодох хэрэгтэй. Хоёрдугаар асуултыг Их хурлын тамгын газрын төсвийн хяналт шинжилгээний газрын дарга Эрдэнэ Самбуу хариулчих зөв баха. Гуравдугаар микрофон өгье. За заавал гишүүний асуултанд хариулъя. За төсвийн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсвийн 71-ийн 13 заасны дагуу төсвийн төслийн 2 дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн санал нь энэ хуулийн 71-ийн 7-гийн 2, 71-ийн 7-гийн 3 заасан шаардлагыг хангасан эсэх талаар тамгын газрын төсвийн хяналт шинжилгээний асуудал хариуцсан нэгж дүн шинжилгээ хийж дүнг нэгжийн удирдлага нэгдсэн хуралдаанд танилцуулна гэсэн хуулийн залттай. Тэгэхээр энэ хүрээндээ буюу улсын хурлын төсвийн 1000 орны 2 дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан санал нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг танилцуулдаг байгаа. За баярлалаа.